Манай Монгол улс ердөө хэдхэн хоногийн өмнө шинэ засгийн газар байгууллаа. Тэгэхээр шинэ засгийн газар аж ахуйн нэгжүүдэд, бизнесүүдэд дэмжих тал дээр ямар бодлого баримталж ажилласаа гэж та хүсэж байна вэ? Шинэ засгийн газар маш эрчтэй ажиллах ёстой. Учир шалтгааны үсээ өнгөрсөн нэг жилийн хугацаанд энэ улс төр бол дан бужигнлаа шүү дээ. Монгол улсын хэмжээнд олон засаг солигдлын их хурл бүгд л бужигнлаа. Манай бизнесийн ертөнц бол энэ нэг жилийн хугацаанд бол бүх татвараа өгжөл нөгөө талаас бол өнөөдөр дотоодын бүтээгдэхүүн 6.7% бол манай бизнесийн бий болсон. Тэр нь малчин тариалсан оролцоод бидний энэ төр засгийн хичнээн дайн байлдаантай дотроо зодонтой байсан ч нөгөө талдаа амьдрал үргэлжлээл явж байгаа. Бид нар хийдэг юм аястай. Өнөөдрийн шинэ засгийн газар бол харин одоо энэ алдагдсан нэг жилийн хугацааг нөхөж хийх ёстой юмнууд эрчимтэй хийх ёстой. Харин ихтэйгээ өдрөөс хийж байгаа харагдаж байна. Тэрэнд бол би яг техникийн ерөнхийлөгчөд бизнесээс баярлж байна. Яг гэвэл хэд хэдэн тушаанууд эрхчлөө олгоё. Яг байсан эрхчлээ л дээ. Тэрийг одоо тушаагийн тайлаа гэдэг ажилдаа бол ерөнхийдөө их эрчимтэй орж байна. Энэ бол зөв болох юм. Тэгээ одоо гүйцэтгэл нь сайн байх хэрэгтэй. Тэгэхээр бас сая сүүлийн нэг сар гаруй хугацаанд одоо Америк нэгдсэн улс Ираны мөргөлдөөн геополитикийн асуудлаас үүдээд манай одоо бизнесүүдэд бол ялангуяа хамгийн ихний ээлжинд нефтийн үнийн хөдөлгөөн бол бизнест нэлээд нөлөөлж гин гэж компаниудын бас төлөөлөл ярьж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ тал дээр Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимаас бас ямар бодлого баримталж бизнесүүдэд дэмжих тал дээр яг энэ онцгой нөхцөлд яаж ажиллахаар та бүхэн төлөвлөж байгаа вэ? Бид нар энэ сүүлийн сар өчлөө доод нь 12 жилийн хугацаанд бол биш ч одоо уулуурхан асар том уналтыг 12-13 онд үзсэн. Дээр нь бол одоо ковид гарлаа. Ковидын дараа нь Украины дайн. Тэгээ одоо өнөөдрийн бас энэ дайн байлаа. Энэ голд нь бас 12 жил бол маш хэцүү жил байсан. Гэхдээ энийг бол манай бүх бизнесүүд аваад гарсан. Яг мэдээж төрөлцөг бодлого самттал явж гарч байгаа л да. Гэхдээ энэ өнөөдөрс бас тэрэнд бол бид нар бүр ингээд дог зохино гэдэг шиг бүр эндээ хашраа зодуулаад ачаа өөрөө сурцсан улсууд байхгүй. Гэхдээ өнөөдөр нэг ягтай сая 92 оны үйл явдал дахин давтагдж байгаа. Бид нар уг нь эдийн засгийн төвийг жоохон судлаад үзэх юм 1972 оны нефтийн том дайны үйл явдал. Бас л тэр үед байсан. 92 онд одоо Иран руу дарах юм бол Америк бол долларын шиг 30% 20-30% сулруулж байгаа. Дараа нь бол босож маш хөвдөд нөхөж авч байсан. Энэ бол би өөрөө бол хэдийгээр өөр салбарт гадаа сурч ирсэн гайхдаг байсан. Усад өөрийн байлуутай хамгаалах шангар Америк нэгдсэн улсын байлууд сулрахад бус улсын санаа зовдөг гэсэн 92 онд бидний учрын болдог гэсэн одоо сая улсаа ойлгож байгаа чинь өнгөрсөн жилийн хугацаанд бол бид нар Америк нэгдсэн улс долларын шиг 15% сулрууллаа шүү дээ. Энэ юу гэж байгаа нөгөө талаар бол Америк нэгдсэн улсын экспорт нэмэгдэж байгаа. Тэгээ энэ нэмэгдэл дээр сая бол мэдээж Трампын шокыг хэлээгүй шууснаа тариф байна. Тэгэхгүй буцаагаад сая өнгөрсөн жилийн 1 сарын 1-ээс тарифын шок хийгээд тэгээ буцаагаад тэр алдагдлаа зах зээлээ нөхөж авах маягаар хийж байгаа. Өнөөдөр дээр нь бол нефтийн бүтээгдэхүүн орж иж байгаа. Энэ бол эдийн засгийн түүхэнд бол байдаг үйл явц. Энэ 92 онд давтагч. Өөр юм бол байхгүй дээ. Хамгийн гол нь миний нэг айж байгаа юм бол сая одоо өчтөр зөвшөлт зөвлөлийн ихний статистик мэдээ гарлаа судалгааны. Тэгээ 1580 иргэн маань оролцсон. Тэгээ тэр иргэдийн маань одоо 1580 иргэн Монгол улсаар төвлөрж авч байгаа шүү дээ. Тэрний 47% нь 770 төгрөгийн л орлоготой байгаа байхгүй юу? Энэ 18-аас 70 насны хүмүүс хамбал. Энэ бол их аюултай тоо. Нэгсэндээ дундаж цалин одоо манай статистик 200 гэдэг байгаа. Яг тэрэн дээр 200-ийн орлоготой маш бага байгаа байхгүй юу? Гэхдээ буцаагаад нийгэм маань их ядуурч байна. Эндээс ямар сөрөг үр дагавар гарч иж байгааг бол бизнес эрхлэх одоо сая манай танхимын бас бизнесийн орчин судалгааны 2 жил одоо дүн гарцсан байгаа. Хууль мэдээлэл гараад ирсэн. Эндээс юу гарч иж байгааг хүмүүс нөгөө нэг компани авч явах, ажлын байр бий болгох тэр хүсэл тэм бол улам байхгүй бол нөгөө доош унаад байна. Одоо жишээ нь одоо ялангуяа салбар дундаа бол ганц уулуурхаа барилга хоёрын чиглэлийн бизнесүүд ирмэлзэл хөрөнгө оруулалт гэсэн юм байхад бусад одоо чинь үйлчлэгээд манай Улаанбаатарын бизнесийн 67% шүү дээ. Тэгэхэд үйлчлэгээний салбарын улсууд бол тэр бизнестэй итгэл нь тэр аж ахуй эрхлэлт нь доош уналтаа гарч иж байгаа. Нөөцийн эдийн засгийн хувьд манай Монгол улсын хувьд бол одоо уул уурхай, ашигт малмал гээд яг энэ л чиглэлээр нөөцийн эдийн засгаа илүү идэвхжүүлэх боломжтой гэдэг байгаа. Тэгэхээр таны хувьд бусад бас ямар салбаруудыгаа эдийн засгаа дэмжих чиглэлд илүү одоо үйл ажиллагааг нь идэвхжүүлэх ч юм уу илүү дэмжих шаардлагатай гэж харж байгаа. Ер нь хөрөнгө оруулалт татгаж гэсэндээ энэ салбаруудыг солонгоруулах шаардлагатай гэд бас зарим салбарынхан ярьдаг шүү дээ. Та ямар байна? Сая өнөөдрийн байдал бол мэдээж уул уурхай бол гол бүх л ачааг сүрж яваа. Гэхдээ бол бид нар одоо нэг юм харах хэрэгтэй. Бид нар энэ уул уурхайгаа бол одоо энэ хязгаарлагдмал
тодорхой наснд ажиллаж байгаа бизнес шүү дээ. Гэхдээ энийг жоохон тэнхрүүлж дэлхийн хэмжээний компани болгох хэрэгтэй. Өнөөдөр бид нар дэлхийн хэмжээний 5 компани гаргах хэрэгтэй. Өнөөдөр уулуурхаан яг бүх орлогын татварыг өгж 5 компани л байгаа. Хувийн 3 компани, төрийн 2 компани. Тэгэхээр энэ 5 компани бид нар ойрын хугацаанд дэлхийн уулуурхаан топ 10 компанийн нэг болгоё. Fortune 500-ийн нэг болгоё. Тийм хүсэл тэмүүлийг тэднэрт өгч тэрэн дээр тоглох болцоог нь олгож өгөх хэрэгтэй. Өнөөдөр уулуурхаа гол юм гэж байгаа боловч яг уулуурхааг манай өмчийн хуулиараа уулуурхаан хуулиараа бүгдээс боомлцсон байгаа шүү дээ. Нэгдүгээр. За хоёрдугаар нөгөө тал мэдээж одоо мал аж ахуй гэж байгаа. Гэтэл мал аж ахуйн хамгийн гол асуудал нь өнөөдөр хүүхдээ малчин болох малчин айл ховортчих. Өнөөдөр дундч малчны нас 45 болчихлоо. Өнөөдөр 300 гаруй мянган хүн байгаа. Улам ховортчих. Гэтэл энэ мал аж ахуйд хэрвээ біз ойрын нэг хэдэн жоохон сорилыг даваад үлдчих юм бол ирээдүйд бол нэг малчин айл гэхэд одоо гадна дотногоо очихноход сая төгрөг төлдөг тийм үе ирнэ. Яг гэвэл энэ нүүдлийн маш ховор нэлен тийм ахуйг үзье гэсэн үйл явц. Энэ бол уг нь ирээдүй байгаа байхгүй. За аялал жуулчлал. Аялал жуулчлалд өндөр хүмүүс ирээд бидэрт мөнгөө өрөөл гэж болцоод ирж байгаа. Гэхдээ бид нар тэрийг яг хүний сэтгэлийн таашаал бүрэн анх юмыг бас хийх ёстой. Монгол улс нөгөөд бид 860 мянган жуулчин авлаа гэхэд сая өвөл бол бид нар 5-600 мянгаараа халуун орондоос нүгөө авчиж байгаа шүү дээ. А яг бидний гадаад улсаас зарцуулсан мөнгө гадны жуулчин манад ирсэн зарцуулснаас 500 сая долларын зөрүүтэй байгаа шүү дээ. Монголчууд илүү зарцуулж байгаа гэсэн. Тэгэхээр эрчим хүчний салбартаас бизнесүүдийг дэмжиж идэвхжүүлэх гэхлээр манай ингээд өртөг өөрөө бага учраас яг энэ бизнесийг энэ зах зээлийг сонирхож орж ирэх дотоодын болон гадаадын компаниуд бизнес одоо хөрөнгө оруулах сонирхол бол маш бага байдаг, дандаа алдагдaltaй ажилтдаг гэж шүүмжил дагуулдаг шүү дээ, тий. Тэгэхээр өнгөрсөн үйл бол бидний хувьд эрчим хүч хязгаарласан маш хүндхэн өвөл байсан. Ирэх өвөл ч гэсэндээ бас одоо тааварлахын аргагүй эрсдэлтэй цаг үе хүлээж байгаа. Эрчим хүчний салбарыг ер нь хөрөнгө оруулалт татах, илүү идэвхжүүлэх тал дээр ямар бодлого байна? Ганц үн чөлөөлөл. Өөрийн байхгүй үн чөлөөлөл. Өнгөрсөн жил 8-аас 12% болохдол Багнуурын 70 сая долларын өртөгтэй тэр хөрөнгө оруулалтаа батарей 3 сая баригдсан шүү дээ. Ерөөсөө эрчим хүчинд бол зүгээр л үнийн нэг зүгээр тэр үн гэдэг юм тэнд үйлчлэхгүй байгаа байхгүй. Тэр бол хураамж юм. Төр нь нэг юм хураамж тоо тавьсан. Энийг зүгээр чөлөөл. Бид нар бол тэгжээж энэ салбар байна. Тэнд 16 мянган ажиллаж байгаа. Тэгээ энэ 16 мянган хүнийг дээр нь хэд уурхаа байгаа. Тэгээд энэ чинь бидний станц, төмөр зам, уурхаа бүгд орно шүү дээ. Энийг яг үнцэнтэй болгоход зүгээр чөлөөл. Бохирогдсон чөлөөл нөө бохир усны асуудал. Тэгэхээр бид нар яг энэ өөрийн хэрэглээндээ авдаг юм төлбөрөө төлдөг л байх хэрэгтэй.